Нийслэл хотын албан татврын тухай хууль маргааш буюу эх 10 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Өчигдөр албан ёсоор нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид хотын татврын хувь хэмжээг хэлэлцэж 1% байхаар баталлаа. Хурлын төгсгөлд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлэг татврын хэмжээг тогтоох хурлын тогтоолын төсөлд санал хураалт явагдах үед хурлыг орхин гарсан. Тэдний тухайд нийслэл хот татвартай байх нь зүйтэй гэж үзсэн. Гагцхүү хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь 30% өсөд байхад энэ нөхцөл байдалтай холбоотойгоор татврын хувь хэмжээг сайн ярилцаж аж тогтоох хэрэгтэй. Эмээс татврын хэмжээг тогтоохдоо хотын дарга Батбул уян хатан байхыг хүссэн юм а. Тодорхойлбол хуулинд нийслэлийн татврын хувь хэмжээг тэгээс 1%-аар тогтооно гэж заасан байтал эцсийн цэгтэн тулгаж 1% болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Монгол Ардын намын бүлгийнхэн мэдээллээ. За эмээс эдийн засаг иргэдийн худалдан авах чадвар сайжрах хүртэл хотын татварыг тэг хувиар тогтоох саналыг гаргасан юм а. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын бүлгийн хувьд дэлхийн улс орнуудын нийслэлд оршин суудаг иргэн бүр тодорхой татвар төлдөг, эдийн засгийг мөрдөх саналыг дэмжиж байна. Тодорхойлбол арх тамхи худалдаа авсан зоогийн газар, бар ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэн 1% татвар төлөх нь зөв тогтолцоо гэсэн байр суурийг илэрхийлж татврын хэмжээг 1% байхыг дэмжсэн юм а. Ингэснээр арх тамхины худалдаа зочид бодол болон бар ресторан, амралтын газар үйлчлэгээ хаана хэрхэн явагдахаас үл хамааран өдөр тутмын хэрэглээнээс давсан дээрх илүү хэрэглээ үйлчлэгийг авч гадна татны иргэд Улаанбаатар хотод тухайн бараа үйлчлэгийнхээ мөнгөнд нүгээс хамаарч 1% татвар төлөхөөр боллоо. Өчигдөр ерөнхий сайдын зөвлөх мөнхтөр энэ 7 хоногийн засгийн газрын ээлжид хуралдаанаар хэлэлцсэн асуудал шийдвэрийг олон нийтэд мэдээллээ. Ингэхдээ Монголын төмөр зам компани Шинхаа групптэй хамтарч хоёр талаасаа хөрөнгө гаргаад 5 толгойн төмөр замыг барих болсон тухай онцолсон юм а. Тодорхойлбол улсын хурлаас 5 толгойн гэрээ хэлцээг тодорхой хэмжээгээр шинжлэх шаардлагатай, мөн энэ ордыг эзэмших, ашиглах талд үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний дараа ерөнхий сайдын 165 дугаар захирамж гарч 5 толгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлцээрийг үргэлжлүүлэх хэлцээрийн төслийг бэлэн болох ажлын хэсэг байгуулагдсан юм а. Ажлын хэсэгт хөрөнгө оруулалтын газар, Эрдэнэс 5 толгой Монголын төмөр зам болон олон улсын эдийн засгийн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар орж ажиллаж байна. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг өчигдөр нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хадагтай Бята Тэрэнкманыг хүлээн авч уулзлаа. Хадагтай Бята Тэрэнкман Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр өнгөрсөн 8 сараас ажиллаж эхэлсэн юм. Шинэ албан томилогдсонд нь ерөнхий сайд баяр хүргэж амжилт хүссэн. Мөн Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа ерөнхий сайд илэрхийлээд засгийн газар дэмжиж ажиллана гэсэн юм а. Мянганы үйлчлэлийн зорилтын хэрэгжих хугацаа 2015 дуус сурвалжуудтай холбогдуулан нэгдсэн үндэсний байгууллагын дэд хэмжээний 70-р чуулганаар доктортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсан. За энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн ач холбогдолтой баримтж болжээ. За энэ хүрээнд хамтран ажиллах талаар талууд дээрх уулзалтын үеэр ярилцсан байна. Засгийн газрын ээлжид хуралдаанаар өчигдөр төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн улсын хурд өргөн мэдүүлэхээр тогтжээ. Одоо хэрэгжиж байгаа хуулиар улсын өмчийг төрийн болон орон нутгийн өмч хэмээн хоёр хуваадаг. За харин одоо хийх төрийн өмчийн тухай хуулийн өөрчлөлтөнд орон нутгийн гэх ойлголтыг хасаж төрийн өмчийг засгийн газар захиран зарцуулах хэрэгтэйгээр харин эзэмсэгч нь орон нутаг дээр харьяалагдаж байхаар зааж өгчээ. За энэ тохиолдолд улсын өмч нэг болж захиран зарцуулж ашиглах бүхий этгээд нь ойлгомжтой хяналттай болно гэж үздсэн байна. Засгийн газар энэхүү хуулийн төслийг удахгүй улсын хурлд өргөн мэдүүлэхээр олжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцоо ажиллаж байгаа. Он гарсаар энэ сарын 25-ны байдлаар зөвхөн инх таймны өргөнчлөөнд 1-р игнэнд зорчсон нийт 202,308 зөрчил бүртгэгдэж торгуулийн утас илгээгдсэн байна. Мөн нэг өдрийн дотор 2757 тээврийн эрсэл 1-р игнэнд явж дүрм зөрчсөн байна. За иймд нийслэлийн замын цагдаагийн газраас жолоочдыг цаашид 1-р игнэнд машина байршуулахгүй байхыг анхааруулж байгаа юм а. Өчигдөр намрын дунд сарын шинэ 16 Балжны юм дашны юм давхицсан бэлэг цай өдөр тохиолоо. Энэ өдөр гэрлэх хэслийн ордонд 47 хос хөрмөлсөн байна. Мөн 2 хос мөнгөн хөрмөө ихээр гэрлэх хэслийн ордонд бүртгүүлжээ. Өндөр хөргөө констракшн Баян газар компани хуулийн зөвлөхөд ашигт мултамлын хайгуулгыг зөвшөөрөл олгох сонгон шалгуулалтыг бодлоонтой явуулсан талаар өчигдөр хэвлэлийнхэн тандаж мэдээлэл хийлээ. Энэ сарын 28-ны өдөр ашигт мултамлын газраас Ховд аймгийн Алтай сумын богч талбайд сонгон шалгуулалт явуулжээ. Энэ сонгон шалгуулалтыг зарим компани давуу эрх олгохын тулд бодлоонтой явуулсан гэж тэд үзэж байгаа юм а. Тэдний мэдээлснээр компаниудад эрүүлсэн сонгон шалгуулалтын урилга дээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгуулалтын журмын дагуу үнэлнэ гэж заажээ. Гэтэл үнэлгээ хийхдээ
Уул уурхайн сайтын 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу үнэлгээ хийсэн хэмээн мэдээлсэн юм а. Ийхүү үнэлгээний зөрүүтэй байдлаас үүдэн 5-6 компани хасагдсан гэх мэдээллийг тэд өглөө. Тус 2 компанийн зүгээс энэ асуудлаар уул уурхай ам шудраг өрсөлдсөн хэрэглэгчийн төлөө газар авилгатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлжээ. Цаашид сонгон шалгалтанд оролцож чадаагүй 13 компаниг нэгтгэхийг энэ үеэр уриалсан юм а.